Сайн байцгаана уу? За би өөрийгөө жоохон амьдралын хэм маягаа өөрчлөхийн тулд спиннingд явсан. За спиннingд явхад яагаад өөрчлөлтийг хүсэж байгаа гэхээр миний хэвлийн хэсэг буюу ерөнхийдөө бие маань их сул болоод ирсэн. Тэгээд ер нь өөртөө анхаарах хэрэгтэй цаг маань аль хэдийн болчихсон байхад ер нь өөрийгөө их орхигдуулсан юм байна гэдгийг ухаарсан л та. За тэгээд энэ уянга багштайрээ ирээд спиннingд явлаа. Тэгээд ер нь бол спиннingд явхад амар юу гэдэг гоё мэдрэмж авсан. Яагаад гэвэл хөдөлгөөний дутагдалд орсон байсан гэдгийг мэдэж авлаа. Тэгээд ер нь бол хүмүүстэй ингээд ийм гоё орчинд орж ирээгүй хуудсан байна. Дээрээс нь өглөө эрт босох дуртай хүн чинь өглөө эрт босоод ер нь бол зориг нэмэгдсэн гэх юм уу та. Тэгээд өөрийнхөө биеийг өдрөөс өдөрт ингээд өөрчлөгдөж хангарч байгаа, галбирч байгааг харахад айгүй гоё сэтгэл өндөр байгаа. Тэгээд их ч юм сурж авч гин, их ч олон найз нөхдөд болж гин. Ер нь тэгээ гэрээс гарахгүй хүүхдүүдэд хараад гэртээ байгаа ээжүүд маань ядаж өдөрт 2 цагийг өөртөө зарцуулаад аваарэ гэж хэлмээр байна. Тэгээд ийм гоё нөхцөлд орж ирээд өөртөө анхаарч агаад би өөртөө амар баярлж байна. Анараа чи бас бусдаас юугаараа дутна гэж ерөөсөө хэний охин билээ. Бусдуу чадаад хахад яагаад чи чадахгүй гэж ер нь бол өөрийгөө их зоригжуулдаг. Тэгээд ер нь гэртээ хүүхдээ хараа сууж байгаа ээж нартай хэлэхэд өөртөө хайртай байгаарай. Таны хүүхдүүд ер нь өөртөө хайртай ээжтэй байхыг л хүсэж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Та эрүүл сарвал байж ээж хүүхдтэй уртудаа харагдана. Хүүхдийнхээ санааг зовоохгүй тийм үү? Ер нь хайртай хүмүүсийг хайрлая гэх юм бол эхлээд өөрийгөө хайрлаа гэдэг үг байдаг. Энэ үг бол хамгийн үнэн үг юм байна гэдгийг л би амар ойлгож байна. Тэгээд ерөнхийдөө ингээл өөртөө хайртай, эрүүл мэндэд хайртай, өөрийгөө хэрхэн зөв авч явж гин, биеэ яаж авч явж гинэ гэдгийг ерөнхийдөө энэ хүмүүсийн өөрийгөө илтгэдэг хамгийн гол зүйл байд юм байна л гэдгийг ухаарж байна. Чи өөртөө хэр анхаарад өөрийнхөө биеэ яаж зөв авч явж гин вэ гэдгээс хүмүүс чамд дүгнэлт хийд юм байна гэдгийг би бас мэдсэн. Тэгээд эхний 3 хоногийн дараа бол ингээд ерөнхийдөө амар ингэж хөлс гарсан. За тэгээд 6 хоногийн дараах ингээд дүр дүн болвол амар гоё бие маань чангараад илүү ингээд галбирчаад аюу хурдан надад